Саяхан Малайзийн агаарын тээврийн MH370 нислэгийн хэрэг дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо. Зарим зорчигчдын гэр бүлийнхэн өнөө хүртэл Malaysia Airlines компанитай эвлэрсэн тохиролцоо хийж чадаагүй байна. Учир нь зорчигчдын гэр бүлүүд энэхүү авиакомпанийг шүүхэд өгөхөд эхнээс нь нөхөн төлбөр олох зэрэгээр тохиролцсон. Харин 40 орчим зорчигчдын гэр бүл Malaysia Airlines-тай хизээж эвлэрэхийг хүсэхгүй байгаа бөгөөд онгоцны зорчигчид амьд эсвэл үхсэн үү гэдгийг л мэдэх нь чухал гэв. Мөн зарим гэр бүл нь хэд өндөр нөхөн төлбөрийн шаардлага гаргасны улмаас Malaysia Airlines-тай тохиролцож чадахгүй байгаа гэжээ. Эхний ээлжинд үндсэн хариуцлагыг Malaysia Airlines өөрөө хүлээх ёстой бөгөөд дараагийнх нь онгоцны үйлдвэрлэгч Америк нэгдсэн улсын Boeing компани мөн хөдөлгүүрийн үйлдвэрлэгч түүнчлэн даатгалын компани багтана. Эдгээрийн хоорондын харилцаа маш нарийн бөгөөд зарим хүний нэхэмжлийн дүн хэд өндөр байгаа нь нөхцөл байдлыг улам төвөгтэй болгож байгаа гэжээ. Зарим гэр бүл нөхөн төлбөрийн асуудал бус үнэн мөннийг олох онгоц яагаад хэрхэн сураггүй болсон гэдгийг мэдхийг хүсэж байна. Өнгөрсөн үйл явдлыг эргэн харвал Malaysia Airlines MH370 нь 2014 оны 3 дугаар сарын 8 гарах шөнө Малайзийн Куала Лумпураас Бээжин рүү ниссэн нислэг байв. Нислэг хөөснөөс 38 минутын дараа шөнийн 1 цаг 19 минутанд 10,000 метрийн өндөрт нисэж явахдаа гинэт холбоо тасарсан. Онгоцонд нийт 239 хүн үнээс 153 нь хятадын иргэд. Малайзийн 38 зорчигч болоод бусад 12 орны зорчигчид мөн багийн гишүүд багтсан байна. Нислэгийн 53 настай Ахмад нисгэгч Захари Шах анх онгоц сураггүй болсон даруйд хамгийн түрүүнд сэжилэгдсэн боловч дараа нь мөдөн шалгах ажиллагаагаар тэр ямар нэгэн сэжигтэй үйлдэл эсвэл асуудалгүй нисхийн өндөр туршлагатай сургагчийн төвчний нисгэгч болох нь тогтогдсон. Хамт ниссэн туслах нисгэгч Хазари мөн сэжигтнэр хардагдсан ч түүнд гэмт хэрэг үлдэх ямар нэгэн сэтэл байгаагүй гэж үзжээ. Хазарагийн хувьд энэ нислэг нь түүний хувьд ганцаарчсан нислэгийн шалгалтын үе байсан бөгөөд хэрв амжилттай болбол биедан онгоц жолоодох эрх авах ёстой байсан. Цагдаа мөрдөн байцаах байгууллагууд нислэгийн бүх багийн гишүүдийн өнгөрсөн амьдралыг шалгасан ч нийгэмд өшөө авах эсвэл сэжигтэй зан авирын шинж тэмдэг илрээгүй байна. Мэдээллээр бол уг онгоц Вьетнамын агаарын орон зайд орох үедээ хил орчинд сураггүй болсон гэж үздэг. Тухайн үед Куала Лумпурын нислэгийн хяналтын төв Ахмад нисгэгчид Вьетнамын нислэгийн хяналттай урьдчилан холбоо барьж Malaysia Airlines MH370 нислэг Вьетнамын агаарын орон зайд орж байна гэж мэдэгдэхийг хүссэн байна. Гэвч дараа нь Вьетнамын нислэгийн хяналтын төв Malaysia Airlines-ийн Ахмад нисгэгчээс ямар нэгэн мэдэгдэл хүлээж аваагүй гэж мэдээлжээ. Тухайн үед Куала Лумпурын хяналтын ажилтнууд өөр онгоцнуудыг удирдах байсан тул MH370-ын таних тэмдэг радар дээрээс алга болсныг анзаараагүй. Зөвхөн онгоцны координатууд хөдөлж байгаа мэт харагдаж байв. Гэвч удалгүй онгоц бүрэн радар дээрээс алга болсон байна. Эхэндээ тэд онгоц Вьетнамын агаарын орон зайд орж радарын хяналтын цар хүрээнээс гарсан гэж таамагсан. Эсвэл Вьетнамын хяналтын төв онгоцтой холбогдсон байж магадгүй гэж үзжээ. Гэвч дараа нь холбоо тогтоох гэж оролцсон ч 5 минут гаруй хугацаанд ямар ч хариу ирээгүй байна. Malaysia Airlines-ийн төвөөс холбоо барих гэж оролцсон боловч нисгэгчдийн зүгээс хариу өгөөгүй. Харин хиймэл дагуулын холбооны систем онгоцыг хүлээн авч байгаа ч хүн хариу өгөөгүй гэж зааж байв. Энэ нь онгоц бүрэн устсан бус агаарт нисж байсан байх магадлалтай гэсэн үг юм. Гэсэн хэдий ч Malaysia Airlines тухайн үед нэлээд гутранх байр суурьтай байв. Алтан цаг гэж нэрлэгдэх эхний 24 цагийн дотор онгоцыг олох магадлал хамгийн өндөр байсан боловч тэд Америк нэгдсэн улс болон Хятадын хиймэл дагуулын тусламжийг цаг тухайд нь ашиглаагүй тул зүг өвсөн дотор сайхтай адил нөхцөл байдал үүссэн юм. Malaysia Airlines анх онгоцны алга болсон шалтгааныг тайлбарлахдаа онгоц санаатаагаар чиглэлээ өөрчилж тогтсон олон улсын нислэгийн шугамаас эргэж гарснаар радар илрүүлж чадаагүй байж магадгүй гэж үзжээ. Хэрвээ ямар нэгэн байдлаар санамсаргүйгээр нислэг маршрутаас хазааж радарын хяналтын бүсээс гарсан бол нисгэгчид заавал удирдлагын төвдөө мэдэгдэх ёстой байсан. Гэтэл ямар ч мэдэгдэл ирээгүй холбоо тасарсан учраас тэд бүрэн төрөлдсөн байдалд оржээ. Дараа нь Malaysia Airlines хөрш орнуудын нислэгийн хяналтын төвүүдтэй холбогдож өөрсдийнх нь радар дээр ямар нэгэн таних тэмдэггүй онгоц илэрсэн эсхийг шалгасан ч ийм онгоц илрээгүй байна. Ингэж л энэ онгоц агаараас ор мөргүй алга болжээ. Удалгүй өмнөд Хятадын тэнгисийн дээгүүр 4 цагийн турш радарын шалгалт хийсэн ч ямар ч үр дүн гараагүй тул аль биесээр онгоц осолд орсон байж болзошгүй хэмээн зарлаж аврах ажиллагааг эхлүүлсэн байна.
Эхний шатанд 5 орон хамтран аврах ажиллагаа явуулсан бол дараагийн шатанд нийт 26 улс далайн ирэлд оролцсон юм. Гэвч тэд хэдэн өдөр дараалан Өмнөд Хятадын тэнгисийг шалгасан ч ямар ч онгоцны хилтэрхий олдоогүй. Зарим үед онгоцны хилтэрхий байж болзошгүй зүйл илэрсэн ч MH370-тай хамааралгүй болох нь тогтогджээ. Мөн хиймэл дагуулуудыг ашиглан наривчилсан хайгуул хийсэн боловч ямар ч уул мөр илрээгүй. Хэрвээ онгоц үнэхээр 10,000 м өндрөөс далайд унсан бол мөрдөн шалгагчдын үзэж угаар бүрэн бутран задарч үлдэгдэл болон онгоцны хэсгүүд далайн хөөс урсгалын нөлөөгөөр хэд хоногийн дараа гэхэд далайн гадарга дээр хөвөх ёстой байсан. Улмаар тэдгээр онгоцны хэсгүүд бусад орны эргэлүү түрэгдэн урсах ёстой байсан. Гэвч ийм зүйл огт болоогүй. 1000 гаруй хоногийн турш дахин хайлт хийж нийтдээ 160 сая $1 зарцуулсан ч ямар нэгэн бодит улмөр олдоогүй. Тэд нийт 120 мянган квадрат километр далайн талбайг наривчлан шалгасан ч ямар ч дүгнэлт гаргаж чадсангүй. Зарим мөрдөн шалгагчид бүр онгоц далайд унсан байх магадлалыг үгүйсгэсэн гэж мэдэгдэжээ. Хайгуулын явцад онгоцны хэсэг байж болзошгүй зарим мэдэнгүүд олдсон ч эдгээр олдруудын байршил хэтэрхий алс хоорондоо холбоогүй байсан нь с сэжиг төрүүлв. Иймээс олон хүн Malaysia Airlines санаатаагаар хурамч нотлох баримт хилтэрхий гаргаж онгоц далайд унсан гэсэн хувилбарыг албан ёсоор батлах гэж оролдсон юм биш үү хэмээн хардсан байна. Гэвч бодитоор авч үзвэл онгоц хаа нэгтээ осолцсон нь тодорхой. Бас ямар ч онгоц ор мөргүй алга болно гэж байдаггүй. Гэхдээ бас сэжигтэй онгоцны хилтэрхий оллоо гэд хэргийг хаах боломжгүй. Энэ нь бодит ослын газрыг тогтоож чадна гэсэн үг биш. Өнөөхөр нь Хятадын олон хүмүүс Америкийн нэгдсэн улс энэ хэрэгтэй холбоотой байж магадгүй гэж сэжиглсээр байдаг. Зарим яриагаар онгоцонд Хятадын 50 орчим чипийн инженер тэрч бүхэл өндөр албан тушаалтан болон бизнес эрхлэгчид зорчиж байсан гэх цуурхал гарсан. Үнэн дээр онгоцонд мэдлэг чадвартай 1-2 хүн байсан нь үнэн боловч энэ иргэн шийдэх түлхүүр асуудал биш, харин санамсаргүй давхцал байв. Хэрвээ Америкийн нэгдсэн улс үнэхээр Өмнөд Хятадын тэнгистэйгүүр Малайзийн онгоцыг чиглүүлж тэнд ямар нэгэн ажиллагаа явуулсан бол Хятад улс мэдэхгүй өнгөрөхгүй. Тухайн өдөр үнэхээр Америкийн дайны хүлхүүд Өмнөд Хятадын тэнгист гарч ирсэн бөгөөд Хятадын хиймэл дагуулууд тэднийг тэнгэрээс ажиглаж байсан. Тиймээс Америкийн нэгдсэн улсын хэсэг ямар нэг нууц үйлдэл Хятадаас нуугдах боломжгүй. Гэтэл зарим нь эсэргээрээ Хятадууд онгоцыг өөрсдөө сонирсон гэсэн таамгийг дэвшүүлв. Бас нэг хувилбараар онгоцыг Бээжингийн чиглэлд барьцаалах гэж оролцсон байж магадгүй гэж үзсэн ч хэрвээ тийм байсан бол Америк болоод барууны тагнуулын байгууллагууд энэ талаар мэдэхгүй байна гэдэг бараг боломжгүй зүйл. Дэлхийн хоёр том гүрэн болох Америкийн нэгдсэн улс ба Хятад улс аль аль нь ийм онгоцны барьцаалалт эсвэл пуужингийн осол зэргийг нууцлах боломжгүй. Хэрвээ ийм үйл явдал болсон бол тэдний хиймэл дагуул тагнуулын системүүд нэн даруй илрүүлэх байсан. Мөн террористууд онгоцыг барьцаалсан гэх таамаг гарсан ч энэ нь ч бүр логикгүй зүйл байв. Учир нь террористуудын барьцааны зорилго үргэлж тодорхой байдаг. Гэтэл MH370-ын хувьд ийм зорилго мэдэгдэл шаардлага юу ч байгаагүй. Ингээд үлдэж буй хамгийн бодит магадлал бол Ахмад нисгэгчийн сэтгэл санааны асуудал байж магадгүй. Хэрвээ тэр санаатаагаар онгоцыг далайд унгаахыг хүссэн бол зөвхөн тэр л бүх цахилгааны системийг гар ажиллагаагаар унтрааж дохио холбоог шууд таслах чадвартай хүн нь ганцхан тэр юм. Өөр нэг хувилбар бол онгоц Антарктидын чиглэл рүү хазайсан ингэснээр хиймэл дагуул радарын хяналтыг хүрээнээс гарсан байж болзошгүй гэх. Энэ азалтыг зөвхөн Ахмад нисгэгч болон нислэгийн хяналт мэдж байсан байж магадгүй бөгөөд зорчигчид нислэгийн үйлчлэгчид юу ч анзаарсангүй, тиймээс ямар ч эсэргүүцэл гараагүй гэж үздэг. Энэ мэтэр маш олон таамаг гарсан ч аль нь ч батлагдсангүй. Эцэст нь Malaysia Airlines MH370 нислэг дэлхийн нислэгийн түүхэнд гарсан хамгийн том нууцлаг хэрэг болжээ. 11 жил өнгөрсөн ч онгоц хаан сүрсэн эсхийг тогтоож чадаагүй байна. Онгоцны ослоо нь хамгийн нарийн, хамгийн хүндэрсэн мөрдөн шалгах хэрэг бөгөөд ихэнхдээ хариуцлага нөхөн төлбөрөөр асуудлыг шийдэх боломжтой байдаг. Олон хүний үзэж угаар Ахмад нисгэж хамгийн с сэжигтэй хүн хэвээр байна. Гэхдээ бүх зүйл нь зөвхөн таамаг төдий. Олон ч хувилдааны онол гарсан ч эцсийн эцэс Malaysia Airlines MH370 нь одоо ч шийдэгдээгүй учир битүүлэг дүүрэн асуулттай хэвээр байна.